За сайн байцгаана уу? Амны орон сууц барих гэж байгаа хүмүүстээ зориулан хүргэж байгаа зөвлөгөө мэдээллийн подкастын маань дараагийн дугаар та бүхэндээ хүрч байна. За энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ амны орон сууцны хан болон хаших хийцийн материалууд болоод тэдгээрийн технологийн давуу болон сул талуудын тухай та бүхэндээ хүргэхээр бэлтлээ. За бүх төрлийн барилга байгууламж сууцуудыг барихдаа тухайн газрын байрлал, газрын нөлөөлөл, таг уурын шинж чанар, хөрсний шинж чанар, мөн орчны нөлөөлөл, мөн хэрэглэх хүрээ үндсэн хэрэглээний шаардлага, тэгээд үн нөртгийн байдал, мөн ажил гүйцэтгэлийн хүндрэл зэрэг эдгээр түгээмэл тулгардаг нөхцлүүдийг тооцоолж үзэн үндсэн хийц арамыг сонгож хэрэглэдэг байгаа. За ер нь амны орон сууцуудад бол дараах 4 төрлийн технологиг төлхөө ер нь хэрэгжилж байгаа. Үүнд бол бүх төрлийн өргөт бүтээцүүд орж байна. Тоосго, блок, улдмайн үрэлгүүд. Модон хийцүүдэд болохоор дүнзэн байшин, балкон байшин, аргат модон бүтээц, цип буюу модон сэндвич гэсэн технологиуд багтаж байна. За мөн төмөр бетон бүтээц гээд тэрнийд нь болохоор каркасан төмөр бетон барилга, бүрэн цутгамал, мөн угсармал бетон гэсэн хийцлүүд бас хамарж байна. За зарим тохиолдолд ер нь металл бүтээцийг ер нь их ашигладаг болсон байна. За энэ металл бүтээц баган дам руу рам хийцлэл бүхий металл барилга. Мөн хөнгөн төмөр манайхны нэрлэлцээр бол C төмөр рам хийцлэл бүхий барилга гэсэн ийм төрлүүдэд ер нь барилга маань сонгогдсон баригдаж байна. За тэгэхээр өргөт бүтээцийн тухай одоо та бүхэндээ цохос тайлбарлая. За тэгэхээр ер нь бол бүх төрлийн өргөт бүтээцийн материалууд бол Монгол улсад бол өргөн тархсан. Тэгээ мөн өргөн хэрэглэгддэг. За тэгэхээр хамгийн ихний жишээ бол тоосго байна. Тоосго бол хамгийн жижиг өргөт бүтээцийн материал. Олон жилийн турш Монголд өргөн хэрэглэгдэж байгаа. За түүний дараагийн хийц бол одоо нэг блокон өргөлгүүд байна. Блокон материалууд байна. Энэхүү блок нь бол онцлогоор хийгдэг цагаан блок гэж нэрлэдэг. Одоо хамгийн тод жишээ нь бол макийн блок байна тий. Нөгөө талдаа бол төмөр бетон хийцээр хийгдэж байгаа. Одоо сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа лего блок гэдэг материалыг бол бас нэлээд өргөнд хэрэглэж байна. За тэгээд энэхүү өргөт бүтээцийн материалыг хэрэглээ нь ямар үед дэлгэрч байна гэхээр ер нь бол тоосхон материалыг бол хэрэглээ нэлээд хомигдож байна. Яа тэгэхээр энэ жижиг ширхэг материал тэгээд хөдөлмөр зарцуулдаг. Эсрэгээр сүүлийн үед блок, хөнгөн блок тэгээд дээрэс нь энэ лего блок маань одоо техникийн боломж үнэлээ дэлгэр болсон учраас лего блокийг хурдан барих боломжтой болсон учраас нэлээд бас дэлгэрч байна. За тэгээд өргөт бүтээц маань манай Монголд хэрэглэгдэж байгаа давуу болон сул талуудын тухай хэлье. Тэгэхээр давуу тал гэвэл нэгж өртгөх бол харьцангуй хямдхан байна. Тэгээд материалын олдоц бол харьцангуй сайн байна. Монгол улсын альж нутагт өргөлийн материалыг бол авах боломжтой байна. За тэгээд мөн бусад одоо төрлийн материалуудтай хоршуулан хэрэглэх боломж бол өндөр байдаг. Дээрээс нь ер нь өргөлийн бүтээцүүд маань гал тасвэрлэх болон чигэнд бас тасвэртэй материалдаа ордог. За сул тал гэх юм бол ер нь бол материалын маань насжилт яг үндсэн хийцэнд хэрэглэх юм бол насжилтны дунджаар нэг 50 жил гэж тооцогддог. Өргөт бүтээцийн материалууд бол газар хөдлөлтөнд бол ер нь тасвэргүй байдаг. Тийм учраас заавал нэмэлт хүчтэйлийн арга хэмжээнүүдийг авч хэрэглэдэг байгаа. За материалыг маань тээврийн зардал бол харьцангуй өндөр байдаг. Яг гэвэл овор хэмжээ ихтэй тэгээд дээрс нь жин ихтэй учраас хүүдний үйлдэлд бол ашиглах бүтээцийг бий болгоход бол төвөгтэй байдаг. Яг гэвэл ноотын шавар ашигладаг учраас за тэгээд ашиглалтын үед бол ер нь бол дундаж зардал гардаг тийм. За тэгээд эдгээр материалыг бол дахин ашиглах, дахин боловсруулах тал дээр бол нэлийн хүндрэлтэй зардал ихтэй учраас ер нь бол баг дахин боловсруулах шүү дээ магадлал муу болох юм. Тийм. Өргөт бүтээцийн материалууд маань нефт ихтэй, жин ихтэй байдаг учраас ер нь жоохон сул хөрстэй тий. Одоо дац багтай ийм ер нь хэрэглэх нь бол хөрстэй газар байшин барихтаа ашиглах нь бол ер нь сул талтай байдаг. Дараагийн танилцуулах хийц бол модон хийцтэй барилгууд байгаа. Өндөрлөгтөн үүсэж өгсөн цагаас эхлээд модыг бол амьдрал хавьда өргөн хэрэглэж ирсэн. Мөн бүр ялангуяа бол сууц барихтаа бол модыг маш их өргөн дэлгэрүүлдэг байсан. Өнөө цагт ч гэсэн модыг бол маш өргөн дэлгэрүүлж байна. Технологи хөгжсөн учраас барилгын болон амны орон сууцны эдлэхүүн эдлэлд хэрэгжилж байгаа моднуудыг маш нарийн чанар сайтай уур хийцтэйгээр хийж модыг бол өргөн дэлгэрүүлж ашигладаг болсон. За тэгээд амны орон сууцнд бол ер нь уламжлалт байдлаар ашиглагдаж хэрэглэгдэж байгаа технологиуд бол дүнзэн
байшин байна. Дүнзэн байшин нь өөрөө модны хэв шинжийг ер нь өөрчлөхгүйгээр ашигладаг. За тэгээд багахан хэмжээний одоо ажил бүрийн үндсээр дүнзэн байшин босгож болдог. Харин харьцангуй барих хугацаанд жоох мурт байдаг тийм сул талтай. За тэгээд нөгөө дүнзэн байшин маань өөрөө боловсруулалт бага ордог болохоор улирлын шин чанартай өөрчлөлтүүд аягүй их нэрвэгддэг. Тэгээд ашиглалтын зардал болон засвар үйлчлэгээний зардал гэсэн нэмэлт зардлууд их гарах юм сул тал үүсгдэг. За дараагийн байшин технологи, модон технологи бол балк гэж нэрлэдэг. Энэ бол ерөнхийдөө боловсруулсан дүнзэн байшин гэж хэлж болно. Ер нь хагас боловсруулсан, бүрэн боловсруулсан гэсэн хоёр үе шаттай байгаа л да. За ер нь энэ маань бол дүнзэн байшингийн сул талуудыг нэлээд арилгаж багасгаад давуу талуудыг бий болгосон. Гэвч нөгөө 2-3 шатны боловсруулалт нэмэгдээд ирэхээр ялч үн өртөг маань өсөөд ер нь үнэтэй сонголтын талдаа байшин болж хувираад байгаа ийм жишээ байна. За дараагийн модон арга бүтээсийн технологи байгаа. За модон арга бүтээц нь бол ер нь модыг амны орон сууцад ашиглаж байгаа загварчлалаас хамаарат энэ зарим орнуудад харилцан ялгаагүй өөр байдлаар хэрэгжилж байна л да. За энэ модон арга бүтээсийг хөгжүүлж байгаа орнууд гэвэл Япон байна, Оросын холбооны улс байна, мөн Финланд байна, Норвеги байна, мөн Канада, тэгээд Америк нэгдсэн улс гэсэн орнуудад бол ер нь амны орон сууцны модон арга бүтээсийг түлхүүр хэрэгжилж хөгжүүлдэг байгаа. За үүн дотроос ер нь хамгийн их тархсан технологи нь бол энэ Канада, Америкийн нэгдсэн улсад хэрэгжилдэг Канада технологийн орон сууц гэж байгаа. Энэ бол ер нь нэгэн модны шин чанарыг сайн ашигласан бусад материалуудтай хорших замаар модныхоо сул талыг багасгасан, ажил гүйцэтгэх төр технологиг хурцсан ийм нэгэн давуу талтай технологи байгаа. Дараагийн технологи нь бол SIP буюу модон сэндвич гэж нэрлэж болно. Тийм технологи байгаа. Энэ нь бол модон арга бүтээсийн технологид хамаардаг. Гэхдээ нөгөө хэрэглэгдэж буй материал болон хэрэглэгдэж буй нөгөө аргаараа жоохон ондоо байдаг болохоор тусад нь бас тайлбарлачих гэж бодлоо. Гол загварчлал нь болохоор гадна хаших хийцийг дулаалгын материалтай хамт нэг цул болгоод тэрнгээрээ дамжуулан одоо даацын арамтай холбож өгсрэн сууцыг барьдаг ийм технологи байгаа. Үн өртгийн хувьд бол ер нь дундаж болон түүнээс дээшээ гэсэн ангиллалтаа хамаардаг. За тэгээд ер нь загвар дизайн гэдэг юм уу орон зайн үүсгэл тал дээр бол харьцангуй тохиромжтой сууц барихад болж өгдөг технологи байгаа. За тэгээд модон хийцүүд нь ер нь давуу талууд гэж ихтэй л дээ. Тэрийн талаас нь дурдвал үн өртөг бол ер нь дундаж хэмжээнд байдаг. Материалын хувьд. Тий. Тэгээд материалын олдцол илбэг байдаг. Энэ хаач ашиглах боломжтой байдаг. Бусад материалуудтай хоршиж одоо барилга барихад маш сайн тохиромжтой өгөөмөл хэрэглэгддэг болохоор насжилтын хувьд бол ер нь 50-100 жилийн насжилтыг бол хангалттай үзүүлдэг. Гэхдээ бүр 3-400 жил болж байгаа модон барилгууч ажил байдаг. Тэгээд энэ ашиглалттай бол тий ашиглалттай их хамаатай байдаг. За мөн газар хөдлөлтийг эсэргүүцэх чадвар маш сайн байдаг. За тэгээд тээврийн зардал бол бага болдог. Ягаад гэвэл хөнгөн элементтэй учраас ямар ч улиралд ажлыг гүйцэтгэж болдог. Мөн ашиглалт үйлчлэгээний зардал бага байдаг. Зөв технологийн боловсруулаа зөв хийвэл тэгээд дахин боловсруулахдаа бол ер нь маш сайн давуу талуудтай. За сул тал гэвэл гал болон ус чигний төсвөл муутай. Нэг юм үндсэн сул талуудыг шинжүүдийг агуулж байна. За модон бүтээцийн технологи нь өөрөө хөнгөн чанарын технологи учраас газар орон нутгийн ямар ч нөхцөл байдал, цаг агаарын ямар ч одоо аж байдлуудад маш тохиромжтой хэрэглэхэд таатай өргөн боломжийг олгодог тийм материал байгаа. Дараагийн одоо бүтээц байна бол төмөр бетон бүтээц байна. За төмөр бетон бүтээц гэдэг маань ер нь бол нэг барилга байгууламжид хэрэглэгдээд нэг 200 гаруй жил болж байгаа юм одоо нийлмэл материал гэж хэлдэг бид нар. Энэ маань юу вэ гэхээр бетон гэдэг материал маань бол одоо хатуу цемент, харга, мисийг нийлүүлж бий болгосон материал. Энэ маань бол шахалтанд маш сайн ажилтдаг, шахалтыг маш сайн даадаг материал байдаг. Арамтуур маань болохоор эсрэгээрээ суналт гэдэг зүйлийг маш сайн даадаг ийм материал байдаг. Тэгээд энэ хоёрыг хостуулаад төмөр бетон гэдэг материалыг гаргаж аваад энэ нь шахалтанд ч төсвөртэй, суналтанд ч төсвөртэй ийм материал болж хувирсан юм аа. Төмөр бетон бүтээцийг бол ер нь бол хоёр төрлөөр ашигладаг. Нэг нь цутгамал төмөр бетон бүтээц, нөгөөх нь угсгамал төмөр бүтээц гэж байгаа. За амны орон сууцнд бид аль алийг хэрэгжилж болдог. За тэгэхээр цутгамал төмөр бетон бүтээц үед бол одоо аргт бүтээц гэж байна. Дам нуруу багнаар хийгддэг. Дараагийнх нь болохоор цутгамал төмөр бетон бүтээц буюу хан, багн, дам нуруугаа бүгдийг одоо цутгаж хийж байгаа ийм бас хийцийн төрөл бас байна. За үүний дараагийнх нь болохоор угсгамал төмөр бетон бүтээц байна. Угсгамал төмөр бетон бүтээцийг бол бид тусгайлан үйлдвэр заводод эхэлж хийгээд дараад нь үүнийг барилгынхаа талбай дээр авчирч
хооронд нь угсарч нийлүүлж барьдаг ийм технологи байгаа. За энэ маань технологийн гол одоо жишээ бол бидний сайн мэдэх угсан бол усан давхар орон сууцнууд байдаг тий. Төмөр бетон бүтээцийн хувьд бага хэмжээнд тоо хэмжээтэй бүтээцийг хийхэд одоо материалын зардал, технологийн зардал бол ер нь өндөр байдаг. Эсвэргээрээ их хэмжээний барилга байгууламжийг барихад бол материалын зардал бага байдаг. Ягаад гэвэл дахин ашиглах материал гів тулаасын зардал нь хэмнэгдэг учраас энэ даваа тал болж өгдөг тийм ээ. Бас дүүргч материалын шин чанар нь үүнд бас нөлөөлдөг байгаа. За тэгээд төмөр бетон хийцүүдэд ер нь даваа тал ямар байдгийг хойно бүтээцийг хийх түүхийд материал нь бол илбэг байдаг. Олдоц ихтэй, үнийн хувьд бас боломжийн. За бусад материалуудтай хойшуулан хэрэглэх боломж бол маш өндөр байгаа. За насжилтын хувьд бол энэ бол 100-аас 150 жилийн насжилттай. За газар хөдлөлтөнд бол маш тэсвэртэй. Газар хөдлөлтийг эсрүүцэх чадвар сайн. Гал цэвэртэй, жигэн тэсвэртэй материал. Тул талын хувьд гэхэл ер нь бол одоо бусад материалтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Тээврийн зардал бол бас нөгөө хүнд материал учраас тээврийн зардал өндөртөө орно. За хүүдний үйлрэлд бол ажил хийхэд маш хүндрэлтэй. Яагаад өнөөтэн материал учраас хөлтдөг тийм учраас түүнийг удаан байлгах тал дээр зардал гардаг юм байна. За тэгээд ашиглалтын хувьд бол энэ зардал бол энэ багтаа ордог. За тэгээд дахин боловсруулах тал дээр бол Монгол орны хувьд бол нэгэн хүндрэлтэй. Дахин боловсруулагддаг юм материал байгаа. Дараагийн барилгад хэрэглэгдэж байгаа нэг материалууд бол металл хийцтэй амны орон сууцуудыг бас сүүлийн үед их барьдаг болсон байна. За металл хийц нь бол ер нь нэлээд үнэтэй материал байсан. Яагаад гэвэл энэ металлыг олборлож боловсруулахад ер нь өөрөө өндөр зардалтай байдаг гэсэн учраас үнэтэй төрөлтөд ордог байсан. За сүүлийн он жилүүдэд бол энэ технологи сайжирсан олборлох боловсруулах чадварууд маш сайн болсон учраас металлын үн маань харьцангуй ер нь дуртай буурах хандлагатай байгаа. Металлууд маань ер нь барилгын үндсэн хийцэд ашиглагдахдаа ер нь голчлон ган төмөр мөн цайр гэсэн хоёр металлууд түлхүү барилгын үндсэн хийцэд бол ер нь ашиглагдаж байна. Металл барилгын маань үндсэн хийцийн араамаас нь хамаарат ерөнхийдөө хоёр төрлөөр ашиглаж байгаа л да. Үндсэн хийц нь араамт хийц буюу баган, дамнуруу, хожилт гэсэн хийцүүд нь ган төмрөөр хийгээд одоо нэг бүтээц байна. Энэ бүтээц нь бол ер нь амны орон сууц болон барилга байгууламжид архитектурын болон инженерийн шийдлүүд давуу талыг үүсгэдэг маш шилдэг хийц болж өгч чаддаг. Энэ бол ер нь өндөр үзүүлэлт үзүүлдэг. Дараагийнх нь хийц нь болохоор C төмөр, бидний нэрээр C төмөр буюу хөнгөн төмөр каркас барилга. За энэ маань бол ер нь бас л адилхан металлын шин чанараас хамаарат нэлээд даат цайтай, уян хатан бүх бот чанарыг үзүүлдэг. За мөн адилхан бас архитектурын болон инженерийн шийдлүүдийг харахад уян хатан. Учраас энэ бол нэлээд сайн бүтээгдэхүүн болж өгч чаддаг. За металл хийцүүд нь яг өөрсдийн тохирсон газар оронд аж байдалтай тохируулж хэрэгэл чадвал энэ бол маш сайн одоо барилга байгууламжид давуу талыг үүсгэж өгдөг хийц байдаг. За тэгээд тал барилгууд нь давуу талуудын одоо нэрлэлбэл төмөр хийцүүдийг бол ер нь Монгол орны айлч нутгаас олж орж байна. Элбэгдээ ордог болсон байна. За бусад материалуудтай хорших тал дээр бол маш сайн. Насжилт бол 150 буюу түүнээс дээш жилийн насжилттай бас байдаг. За газар хөдлөлийг эсэргүүцэх чадвар маш сайн. За тээврийн зардал бол бага болдог. Ягаад гэвэл энэ маань өөрөө нэг хотод ногдох багтаа байдаг учраас ямар ч улирлын үед ажлыг гүйцэтгэж болдог. Тэр нь бол маш давуу талыг олгодог. За ашиглалт засвар дүүрсдгийн зардал ер нь бага байдаг. За мөн дахин боловсруулах тал дээр бол маш өндөр үзүүлэлттэй бас. За сул тал гэвэл ер нь үн өртөг бол нэлээд өндөртэй ордог. За хоёрдугаарт болохоор гал болон ус чигний төсөвлөлттэй баг зэрэг муутай. Ийм хоёр сул талыг агуулдаг. За тэгээд металл орлого маань өөрөө хөнгөн хийцлэлтэй технологи учраас ер нь ямар ч газар орны нөхцөлд ямар ч цаг агаарын нөхцөлд бас хийхэд бол маш тохиромжтой байдаг. За ингээд амны орон сууцыг барихдаа ер нь зөглөн хэрэглэгдэж болох дөрвөн төрлийн материал аль нь байх ч байгаа барилгад илүү тохирох вэ гэдгийг одоо бодж үзээд тэрээ сонголтоо хийгээрэй гэж хүсье. Бид нартай холбогдож зөвлөгөө аваад биднээс бас тусалцаа авч болно. Манай подкастын маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаартаа бид та бүхэндээ эдгээр материалуудаас хамгийн ер нь давуу тал ихтэй Канада House технологийн тухай та бүхэндээ илүү дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө. За тэгээд анхаарал хандуулсанаа бүхэндээ баярлалаа. За баярлалаа.